Өвөр Монголын өртөн зас хорны олон улсын Монгол эмнэлэг болон Монгол улсын эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулж байгаа Хятад Монголын уламжилт ангаах ухааны эмчийн ур чадвар дээшлүүлэх сургалт болж байна. Миний би эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн бодлогын газрын ахлах шинжээч оюунч мөр байна. Энэ удаад бид нар маш сайхан үйл ажиллагааныхаа гэрч болж байгаадаа их таатай байна. Учир нь гэх юм бол Өвөр Монголын өөртөө засах хорны олон улсын уламжлалт ангаах ухааны эмнэлэг болон Монгол улсын уламжлалт ангаах ухааны эмч эмнэлгийн мэрэгчлэлтэй хооронд ур чадварыг сайжруулах энэ үйл ажиллагаа маань өндөрлж байна. Гэтэ энэ үйл ажиллагаанд Монгол улсын 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагууд маань уламжлалт ангаах ухаан сэргээн засгийн эмчнэр болон төрөлцсөн мэрэгжлийн эмнэлэг, дүүргийн эмнэлгийн эмчнэр маань мэдлэг ур чадвараа сайжруулах энэхүү сургалтанд амжилттай орж өндөрлөлөө. За ер нь бол уламжлалт ангаах ухаан гэдэг тэр дундаа онол нь 4 үндсийн онолтой Монгол улс болон Өвөр Монголын өөртөө засах хорон бол яг одоо энэ уламжлалт ангаах ухааны эмчнэрээ бүрэн сайхан сайжруулахад, улам сайхан хөгжүүлэхэд маш сайхан хамтын ажиллагаатай улс явуулж байгаа. Үүний нэг үйл ажиллагаа нь өнөөдрийн бидний зохион байгуулсан үйл ажиллагаа. Энэ цаашлаад улам өргөжих болно, улам тэлэх болно гэдэгт итгэж найдаж байна.